Паул Коринт сүмийг өгөх нэгүслэр дүүрэн байхыг уриалсан. Гэхдээ Паул яагаад Христэд итгэгч амьдралын гол зүйл бол хандаг өгөх гэсэн бэ? Учир нь бидний нүгэлт зүрх сэтгэл цаанаасаа үүнийг эсэргүүцэж байдаг. Паул үүний шийдлийг мэдэж байсан. Бурхны үгийг судлахдаа бид амин үзлийг жинхэнэ утгаар нь олж харж эхэлдэг. Тэр үед бид ариун сүнсийг урьж, зүрх сэтгэлээ зөөлрүүлж, Есүстэй илүү адилхан харамгүй, өгөөмөр хайраар дүүрэн болж чадна. Өгөх нь зөвхөн бусдыг өрөөгөө зогсохгүй биднийг өөрчилдөг. Биднийг Есүстэй нийцүүлдэг. Тийм ч учраас Үлс 20:35 дугаар ишлэлд өгөх нь авахаас илүү ерөөлтэй гэсэн түүний үгийг санагтав. Тиймээс өнөөдөр та их эзний 11 болон амлалтын үргэлүүдийг түүнд буцаан өгөхдөө хүлээн авахаас илүү өгөхөд дуртай зүрх сэтгэлээ түүнийх шиг хэлбэржүүлэхийг түүнээс хүсээрэй. Өөрсдийн хүслийн адагт Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.